Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Балдан бэрээвэн хийдийн зохицолбор бурхтын зураг бичээс. Хуучнаар Сэцэнхэн аймгийн Хөвчин Жуном ангийн хошуу, одоогийн Хэнтэй аймгийн Өмнө Дэлгэр сумын Баянзүрх багийн нутагт байгалийн үсгэлэн бүрдсэн хүрээ гурван жаргалантад арга алхын цагаан утаа гүмбүүм хэмээгддэг Балдан бэрээвэн хийд бий. Балдан бэрээвэн хийдийг Монголын шашны тэргүүн 3 дугаар богдож явсан дамба Эши Дамби Нимагийн Лүндэнгээр ховилгаан Римбүүчи гомбож яв. Тус нутгийн унган иргэн алдар зохион бүтээгч Шарын шашны гүн ухаантан тухайн цагт нийслэл хүрээнд хам болом асан Цэвэн дорж нар 1777 оны гал дахиа жилээс 1784 оны хөгөлөө жил хүртэлх хугацаанд өөрсдийн зохиомж хөдөлмөрөөр бүтээн босгож 10 чулуун бурхнаар хүрээлүүлсэн арга алхын цагаан утай гүмбүүм гэж алдаршуулсан ажээ. Хийдийн эргэн тойрных нь ууланд байгаль ихээс заяасан үсгэлэнт тогтоц ургаа хад чулууг ашиглан чулуун бурхан, ном судар, бичээс, соёмб уралсан байдаг. Балдан бэрээвэн хийдээс олон сайн эрдэм чадал төгс ном чим эргэн бандда, эрдэн хамба, номон хааны ховилгаад болох Цэвэн дорж, лувсан дугар, сандаг дорж, шарав дорж, бал самбуу дорж, цэрэн самбуу дорж, туваан дорж, найдын сүрэн нарын ховилгаад төрөн гарсан гэдэг. Балдан бэрээвэн хийд нь Сэцэнхэн аймагт төдийгүй арга алхын 5 том хийдийн тоонд ордог. 3000-аас 5000 ламтай, лам, хар, худалдаач, наймаачны хороололтой байсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн хар сүйдэрт өртөж ихэнх барилга байгууламжийг устгасан ч гол зогчин сүмийн барилгыг бүрэн сүйтгэж чадлагүй орхиж байжээ. Одоо энэхүү ариун дагшин газар дах бэлэг өлзийт сүм жүдийн дуганыг сэргэн засварлан ашиглалтанд оруулсан бөгөөд гадаад дотоодын олон жуулчдын байнгын очдог газрын нэг билээ. Энэхүү дурсгалыг Монгол улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.